Ирсэн эзний найдвар шарга унсан хүүхдийн урам шарга өөргө хэрэггүй баригдаа Одоо нෑмон үрдниймэр 10 настаас онсоо үлсэн нааданд би 3 жил өмж байгаа. Хамгийн төсөнчтэй одоо миний жилийн үлсэн их байна гэсэн. Цаана сайхан наадсан маа хоёрын бүинцмэн батгын батрын үгээр. Аав ээж нь ер нь юу хийдэг хүмүүс байдаг вэ? Аав ээжигээ манай үзэгчдэд гоё танилцуулаад өгөөч. Манай ээж маш чинь манай аавыг батгүй гэдэг. Манай ээжийг алтан цэцэг гэдэг. За, танайх ер нь ямар хуу төрлийн мал голлон малалж байна? Баг мал. Аав ээж нь ер нь юу гэж хэлж байна? Мундагаас шүүс. Цаашдаа нэг ураараа нэг илийг хичээлээ гэсэн. За, буянт сумынхаа сургуульд явдаг уу Бадрууга? Тэгээ сумдаа суудаг. За, одоо хичээлдээ орно гэж догдолж байна. Одоо хэддгээр ангид орох лээ? Одоо 8 дор. Хичээлдээ явна гэж догдолж байна уу? Ангийнхныгаа багшигаа санаж байна уу? Яаж байна? Гайгүй. Бадрууган ер нь хэдэн наснаасаа морь унаж сурсан бэ? Хамгийн анх хизээ морь унжив? Хамгийн анх 7 настаас эхэлж хоньны мөр унжсэн. Хурдны морь унсан нь хизээнээс юм бэ? Хурдны мөр 10 настаас унсан. Тэгэхээр одоо хэдэн наадамд оролдож үзсэн гэсэн үг үү улсын наадамд? Улсын наадамд би 3 жил унж байгаа. Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж ирсэн бэ? Өмнөх жилд нэг амжилт гаргаагүй. Байргийн арнаар очсон. Улсын бус нийлээ их орсон. Хамгийн анх хурдан морь унаад уралдахад ер нь ямар санагдчихэв? Айж исэн үү? Эсвэл гоё байсан уу? Гоё санагдчихсан. Тухайн үед яг ямар мэдрэмж төрж исэн бол санаж байна уу чи? Сайн санахгүй л. Ямар наадамд оролдож исэн хамгийн анх? Нэг каврын бүст оролцсон. Хурдны морь унахаар ер нь хамгийн хэцүү зүйл нь юу байдаг юм бэ? Хэцүү зүйл нь нэг хурдны морь одоо бараа авсан нэг хэцүү байдаг. Нэг шалбарталаад. Унаач хүүхдүүд одоо ийм хамгаалтын хувцснууд байдаг шүү дээ. Тэр хувцснууд нь ингээд бороо ороод нарчхоор солиод өмсөх бас боломж байдаг уу? Хэдэн хамгаалтын хувцс байдаг вэ ер нь? Солиод өмсөх боломж байгаа. Нэг хүүхднийг 2-3 хувцс чинь. Тэгвэл хамгийн ийм гоё дурсамжтай наадам ямар наадам байна? Хамгийн дурсамжтай наадам энэ жилийн улсын их наадам гэсэн. Хурдны морь унаад явж байхад замд юу нь яг юу болд юм бэ хүүхдүүд хоорондоо? Сонирхолтой зүйлс болдог уу? Хэцүү байдаг уу? Тэрийгээ бидэнд хаваалцаач. Ер нь хэцүү зүйл бол байдгүй. Тэгээд унаач хоорондоо одоо чиний мөрч надаа өдөртөө суух хоолойгоо хоорондоо амжихтаа ярилцсан шүү дээ. Ярилцаж бас амжих уу? Амж. Одоо чи барай ороо зүгтээ сууч мэдээ. Нэг видео техниктэй алцуулаарай гэж ярьсан шүү дээ. Бадрууганы найзууд ер нь ямар хүмүүс байдаг вэ? Дандаа уралдаанч хүүхдүүд байдаг уу? Үгүй нэг ганц хоёрын уралдаан мөрөндөг. Одоо гитаасцсан байгаа. Цаашид юу хий гэж бодож байна? Сургуулаа төгсөөд морь унах уу? Өөрөө бас ууж уралдуулах уу? Ер нь ямар төлөвлөгөөтэй байна вэ? Том яач болох гэсэн. Ер нь хэдэн нас хүртлээр морь унах гэж бодож байна? Одоо нэг 2 жил өмнө л гэж бодож байна. Одоо энэ жилийн наадамд унаж уралдсан моринуудаас чинь хамгийн ийм гоё сэтгэлд дотнож гэдэг юм уу? Найз морь аль нь вэ? Шаргатар юу манай уяар жагсаа 6 сараас ихэж унажсан. Энэ бол 5 сараас үлдсэн. Бичлэгнээс харж байхад бас их догшин балтай адуу харагдаж байсан. Намхан шүү. Тийм үү? Би бас нэг юм асууя. Чамайг ингээд нөгөө одоо сая сошиалор төрүүлж ирээд бас нэлээд олон хэвлэлд ярилцлага өгсөн тийм ээ.
Тэгээд бас хүмүүс чамайг насаа нуугаад ахын энэ одоо ямар нэг юм асуудал байна. Уяач нь гэдэг ч юм уу, тийм юмнууд бас их байна. Хүмүүс тэр коммент дээр янз бүрээр бичээсэн л та. Чамд хэцүү санагдчихсэн үү? Муухай санагдсан уу? Хөөе санагдсан. Санаа зовмор. Тэгээд энэ асуудал дээр бол ямарваа нэгэн асуудал байхгүй юу? Байхгүй. Ахыг чамаатан заатна. Тэгээд ангийн багш нар тэр агуулгын математиканд маш баярлалаа чигээ. За баярлалаа. За баярлалаа.